2024 оны 11 сарын 26-ны өдөр бүх нийтээрээ амардаг улс тунхасны баярын өдөр юм а. Үүлийн яг ямар баяр вэ? Одоогоос 100 жилийн өмнө 1924 оны 11 сарын 26-ны өдөр бүгд найрамдах Монгол ард улс анхдахаар үндсэн хуулиа баталсан өдөр. Энэ өдрийг бид нар улс тунхасны баяр хэмээн нэрлэж бүх нийтээрээ амарч баярладаг өдөр юм а. Гэхдээ бид баярлах ёстой юу, аль эсвэл түүхээсээ суралцах ёстой юу гэдгийг хэнийг бодох хэрэгтэй. За 1924 онд богд таан таалт төслөө. Ингэснээр дараагийн богдыг тодруулах шаардлагатай болсон. Гэхдээ ардын засгаас энэ дээр нь хоригдсон. Ингээд бид хүссэн хүсээгүй бүгд найрамдах Монгол ард улсыг байгуулж анхдахаар үндсүүлээ баталсан. Ингээд бид хэмжээт эрх таан засгаас социалист бүгд найрамдах улс руу шилжиж байгаа. Анх удаага үндсэн үйлдэл болж байгаа. Үндсэн үйл гэдэг яагаад чухал юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Альва улсын хамгийн том тулгуур чулууны нэг нь өөрөө үндсэн хууль юм аа. Үндсэн хууль нь бүгд захирагдав. Хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн зүйл залт тухайн үеийн анхдаар үндсэн хууль байсан. Ингээд бид нар социалистик хэлбэртэй бүгд найрамдах Монгол ард улс боллоо. Бид ямар давуу талыг эндээс олж авсан бэ гэж. Нэгдүгээрт бид бичиг үсэгт суралцсан. Хоёрдугаарт бид барааны савн буюу савнтай танилцсан. Гуравдугаарт бид усанд орж ариун цэвэр сахиж гисэн. Бид соёлтой танилцж гисэн. Яагаад гэвэл үүнээс өмнөх 200 жилийн бидний манжийн дарлалд байх үедээ дэлхийгээс аль хэдийнэ тусгаарлагдсан байсан. Ингээд бид нар шинэ соёлтой танилцж хөгжиж эхэлж байна. Дээрээс нь анхны мөнгөнд тэмдэгтээ гаргасан. Энэ мэтчлийн ард иргэдийн үед соёлын үед маш том хувьсгал явагдаж эхэлсэн. Энэ бидний маш том авууштай зүйл байсан. Нөгөөтэйгүр маш олон гайхамшигтай хүмүүсийн амьнас төлөөсөр болцсон. Энэ бол тусгаар тогтлоо. Гэхдээ өнөөдөр тусгаар тогтнол биш. Анхдахаар үндсэн хуулиа баталсан баярын өдрийг би бас санах хэрэгтэй. За, яг энэ онд буюу 1924 онд Солын данзан хис хэрэгээр бүтгэж цаазалсан байна. Солын данзан гэж хэмбэ гэж. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол ардын намын анхны дарга, сангийн сайдасан, Сүхбаатар жанжныг таалт төгссөний дараа бүх цэргийн жанжин байсан. Барууны чих хандлагыг ер нь сонирхдаг. Бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар тогтносон улс болгохыг хүсдэг байсан. Тийм үзэл сурталтай хүн байсан. Тэгээд энийн зөвлөлт холбоо тус буюу комментэр нь таалагдаагүй учраас хис хэрэгт бүтгээд цаазалсан байна. За анхны долоогийн маань нэг нь хис хэрэгт бүтгээд ингээд цаазлуулсан. Тэгээд дөрөв ч гэсэн байдлыг хис хэрэгээр эх орныхоо эсрэг тэрсэлсэн хэрэгээр цаазлагдсан. Хоёр хүн байгаа. Нэг нь Сүхбаатар жанжин өчнөө бол бас таалт өгсөн гэдэг. Гэхдээ Сүхбаатар жанжин зөвлөлт холбоо тусан явуулахаар амийн ороосон гэж таамаг гардаг. Тэгээд энэ ер нь үнэн байх магадлал өндөр гэж хүмүүс ярьдаг юм байлаа. Сүүлийн анхны долоогоос үлдсэн нэг хүн байсан бэ гэвэл орлоогийн чой болсон байсан. Сонголтгүй маш хэцүү цаг үе давж тууж өнөөдрийн бидний тусгаар тогтносон Монгол улсыг бий болгоход маш том хувь нэмэр оруулсан хүн бас сайнтай бас муутай. За энэ үйл явдал болсноос хойш социалист улс маань мэдээж хэрэг зөвлөлт холбоо тусын хараанд байгаа. Маш их зүйлс нь хараана. Бид нэр Швейцар шиг улс болохыг ерөнхийдөө хүссэн. Тэгээд бусад барууны орнуудтай харилцаа холбоогоо тогтоогоод эдийн засаг худалдаагаар ингэ сайжруулахыг хүссэн. Ийм үйлдэлүүдийг хийжсэн. Энэ зөвлөлт холбоо тус таалагдаагүй. Ингээд шахалтанд оруулж гисэн. Анхдахаар үндсэн хуулиндаа бидний хүний эрхийг дээдлэн гэсэн бичиг байсан гэдгийг яг үнэ тийм байх. Иргэдийг хоёр хуваацсан. Жинхэнэ иргэд ба бусад иргэд. Жинхэнэ иргэд нь зүгээр л энгийн ард иргэд, бусад нь болохоор жоохон малтай, эд хөрөнгөтэй, сэхэтэн, лам, хувраг бүгднийг бусад ангилалд оруулсан. Ингээд бусад хүмүүсийн хөрөнгийг нь хурааж авсан, тэрийг төрийн өмч болгосон, төр бүх зүйлсийн толгойд бусад нь эрх тэгш байх ёстой гэсэн систем үйлчилж эхэлсэн.
Ингээд энэ бүгдийн дараа 1937 оноос чой болсон гарын үсэг сурсан байдаг. Монголын аимшигт хэлмэгдүүлэлт үе. Энэ ер нь 30,000 орчим хүн монгол хүн амнасаа алдсан гэж тоо баримт байдаг. Гэхдээ энэ бол яг баттай юм биш. Энэс ч их байхыг үүсэхгүй гэж үздэг. Ер нь хүн амынхаа 8-аас 13% бид нэр хис хэрэгт хэлмэгдүүлж бүхс ихэтэн лам хувраг хөрөнгөтнүүдээ бүхсэн. Ийм түүхийг туулж өнөөдрийн бидний Монгол улс бий болсон. Одоо хүн болгон үгийг хэлэх хэрэгжүүлэхтэй нийтлэх, үйл бодлоо илэрхийлэх, эрүүл аюулгүй орчин амьдрах хэрэгтэй гайхалтай үн суралцтай үсэд амьдарч байна. Маш олон хүний хүс цус амар болсон. Энэ их орныхоо түүхээс бид нэр суралцах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь улс тунхаgsны баярын мэндийг хүргэе. Тэгээд баярлахаасаа илүүтэй бид түүхээсээ суралцах хэрэгтэй гэдгийг уриалмаар байна. Тэгээд энэ бичлэгээ хорлоогийн чой бас хэлсэн. Үгээр дуусгая.